Дараагийн мэдээ. Манай улс ардчилсан засаглалтаа улс болоод 25 жилийг ардаа үтсэн. 25 жилийн айн босгон дээр 1990 оны ардчлалын төлөөх тэмцлийг гэрэл зургаар өгүүлж байна. Шилжилтийн үеийг инхүү гэрэл зургаар олонд хүргэж байгаа нь ардчлалын үн цэнийг залуу хойч үедээ ойлгуулах зорилготой юм. Хонхны дуу бүгдийг сэрэн гэж чихэнд хоногсон энэ дуу хүн бүрт 1990 оныг санагдуулдаг. Иргэн бүр үзэл бодлоо илэрхийлж тэгшэрх хэдлэг боломжтой болсон хувьсгал 25 жилийн өмнө цагаан морин жил үргэлжсэн билээ. Энэ түүхэн үеийг гэрэл зургийн хайснаа мөнхөлж үлдээснийг өнөөдөр ном болгон дэлгэлээ. Монголд ардчлал эхэлсэн түүх нэртэйгээр олныг хүртэл болж байгаа ардчилсан хувьсгалын чухал мөчүүдийг гэрэл зургаар илэрхийлсэн энэ цомгийн зохиогчор ажилласан хүмүүс ардчлалд шилжсэн түүхэн үеийн дурсамжийг өнөө болон ирээдүйн залууст өвлүүлэн үлдээх зорилготойгоор бүтээжээ. Одоо энэ ардчлалыг бий болгохын төлөө одоо амь нас эрүүл мэнд хувийн амьдрал бүх юмаа ингээд золиослоод оролцож байсан юм шүү гэдгийг залуучууд мэдрээсэй. Энийг ойлгосоо тэгээд өнөөдрийн энэ ардчилсан Монгол орныхон хөгжлийг зүгээр одоо бэлэн зүйл бишээ. Ер нь хүн өөрийнхөө зорилго хүсэл эрмэлзлийн төлөө тэмцэх ёстой юм шүү гэдгийг бас залуучуудад нэг сануулъя гэж бодсон юм аа. 25 жилийн өмнө бол одоо эрх чөлөө маш хүчтэй тэмүүлж байсан. Ардчлалын хувьсгал эхэлсэн. Тэгээ бидний одоо хамгийн хүсэж ирсэн юм бол эрх чөлөө, ардчил байлаа. Тэгээ энэ цомог дээр бол харсаа одоо тав хүн ардчлал ийм их хүн цуглаж ирсэн биз дээ. Энд бол 4-5 сэтгүүлчийн авсан фото зургаас энэ цомог хөтөж байгаа. Энэ номын дээр бол нэг сар гаруй ажилласан. Тэгээд цаг хугацаа хэмнэсэн л тэр үднээсээ бол нийтдээ бол нэг 100 зураг орсон байгаа. Тэгээд анхны цуглаанаас нэг сонгуул хүртэл чинь ер нь гол үйл явдлууд тэгээд яг ингээд нөгөө бүтцийн өөрчлөлт ингээд шилжилт болцлоо гэсэн тийм анхны югийг харуулсан. Хонхны дуугаар эхэлж 25 жилийн өмнөх хувьсгалыг ардчлалын төлөө тэмцэж явсан хараацаануудад иргэн санаалсан энэ арга хэмжээнд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батүл болон бусад хүмүүс ардчлалд шилжих үеийн түүхэн дурсамжаасаа хуваалцсан юм аа. Энэ бол налайхал байх хэвээр. Тэгээд налайхад уулзалт хийгээд чөлөө явж байгаа баг. Тэгэл ямар ч байсан энэ чулуу шидэж явах хэвээр араас энэ оюун энэ дээр алга оюун нөгөө энэ сая хэлхийн амиа сэтгүүлч гэсэн байна тий. Америкийн Таймс сэтгүүлийн сэтгүүлч. За тэгвэл тэгэл оюун орчуулаад явж ирсэн баг. Тийм л юм. Энэ нөгөө бидний очиход тэр үед нөгөө орон нутгийн засаг захиргааныхан чинь нэг хүмүүсийг өдөө хатгаад архимарх уулгаа тэгээд ер нь янз бүрийн өдөө хатгсан үйл ажиллагаа явуулдаг байхгүй юу. Тэгээд битээр нэг хоорондоо яриад толгоо гаглуулчихгүй салах юмсэг гэж явж ирсэн. Тэр л яг энэ жигсаа цугдаа хэлээгээд хойч шүүхэд дуудагдаад зарлаа өгөөл эрүүгийн хэрэг нээгдээд ингээд янз бүрийн болжсэн. Тухайд бол яг бид хувьсгал орж ирсэн нөгөө одоо ингээд хүн гэж бодоод явсан шүү дээ. Ерөөсө дараа нь амьдраалтай ингээд сайхан явна ерөөсө бодоогүй. Зүгээр тэгээд одоо ингээд яваад өгөх юм ингээд тийм шийдсэн ус байсан да. Нэг ч хүний хамраас цус гаргалгүй 50 замаар ардчилсан хувьсгалд шилжсэн гэдэг утгаараа манай улс дэлхийд нэгэн шинэ хуудсыг нээсэн. Харин энэ хуудсыг гэрэл зургийн ном болгон дэлгэхэд зоригсон болон бүгд найрамдлагчдын олон улсын хүрээлэн хамтарч ажилласан байна.